Сайн байцгаана уу? Намайг Ноёнбаяр гэдэг налах дүүргийн засаг даргаар ажилладаг ийм албан тушаалтай хүн байна. За манай налах дүүрэг бол 1900 одоо 10-ад оноос эхлэн нүүрсний уухайг түшиглэн Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн. Яг одоогийн байдлаар 27 үндэстэн ястан амьдарч байгаа тэдний үр садын одоо бий болгосон ийм одоо суурин газар. Сүүлийн жилүүдэд налах дүүрэгт барилгажилт болон үйлдвэржилт нэлээд явагдаж байгаатай холбоотойгоор долооны эрчим хүчний чадлын дутагдлалд ороод цөөнгүй жилийг өдөр явж байна. Налах дүүргийн нийт 3200 айл өрх 319 аж ахуй нэгж байгууллагад халаалт болон хэрэгцээний албасыг түгээн ажилладаг. Ер нь нүүрсний хэрэглээг багасгаж, нүүрсээс шилжих, нүүрснээс татгалзах энэ бодлого одоо хаасаагүй хэрэгжиж байгаа. Энэ үед бол хамгийн эхний ээлжинд хийх ёстой боломжтой арга хэмжээ бол барилга байгууламжийг дулаалж нүүрснийхээ хэрэглээг эхлээд багасгах арга хэмжээ байдаг. За дараа нь бол энэ нүүрс юм уу одоо хөлөмжийн ялгаруулалттай сэргийлдэг эрчим хүч ашиглах нийтийн арга хэмжээнүүд араас нь орж ирдэг. Хамгийн эхлээд хийгдэх ёстой ажил бол энэ дулаалах ажлуудыг бид хөөе налахын Гордов хотод одоо 5 давхар угсрал орон сууцыг 3 барилга 6 блок барилгыг дулаалах ажил эхлүүлээд байна. Сэргээгт эрчим хүч, байгаль эколог, байгалийн нөхөн сэргээлт, ирээдүй болсон налахын одоо ногоон болон ухаалаг хот болох төр иргэн, таны, бидний бүгдийн оролцоо чухал шүү гэдгийг аавхандаа хэлье.